сайн байцгаана уу? Намайг Цэнцгэрэн гэдэг үндэсний урлагийн их театрын гоцлог хөгжимчин. Тэгээд Айдуур рекордсын бас уран бүтээлч гэдгээрээ явдаг. Багасаа тийм одоо хөгжим дуртай, хайртай аав ээж хоёр маань илүү намайг тийм хөгжимлөг гэр бүлд айгүйх байлгасан л та. Аав маань өөрөө их тийм гоё дуу зохиодог. Ээж маань шанз ятга яочин ч юм уу тийм хөгжмнүүдийн нөгөө мэрэгжлийн биш. Гэхдээ ингээд сонсголоороо тоглоо сурцсан. Тэгээ манай гэр ерөнхийдөө л нэг юм дуу хууртай хүмүүс ирэхээр манад ирэхийг дуртай. Тэгээд би бүр юм жоохносоо ингээд олон хүмүүсийн өмнө гараал за цэнцэнийг дуулчих гээл тэгэл тэгдэг тийм охин байж байгаа. Тэгээд зүүн сувин байсан юм шиг ер нь нэг хөгжимчин болно гэсэн. Тэгээд анх 2006 онд хөгжим мужиг шалгуулахдаа морин хурд орны шалгуулж байсан. Тэгээд мэрэгжлийн багш маань ерөөхдөө намайг үзэж хараад энэ хүүхдээ би энэ хөгжимд илүү тохирохоор юм хүүхдээ нэгэд шалгаад хуучирт орж байсан. Би ер нь ардын хөгжмийг тэр үед ихэнх нь мэддэг байсан морин хор ятга шанз яоч ингээл ганц мэддэг хөгжим ер нь бол хуучир байсан. Тэгээд яг тэр хөгжмөд сонгуулаад орсон гэх юм уу. Хуучир бол ер нь Аз даяар аюу өргөн дэлгэр байдаг юм хөгжмийн зэмсэг. Бид нар зарим хүмүүс бол Азийн хийлч гэж хэлдэг. Хуучир гэдэг чинь өөрөө нэр нь хуучин буюу нүүдэлчтэй хуур гэсэн утгатай тийм үгнээс бүтдэг юм ханцтай. Хятадын ер нь бол нийлхийдээ бүх нут хөгжмийг хуучин гэд нэрлэлцдэг. Хятадд бол илүү нөгөө зохиолын, урын сангийн маш их одоо сонголт те хөгжимчд өрсөлдөөн ихтэй зөвхөн хуучирд зориулж бичдэг хөгжмийн зохиолч зөндөө тэгээд зэмсгийн хувьд ч гэсэн ингээд өсрөнгөө хөгжсөн. Учираас тэр одоо юугаар нь илүү тийм хятад хөгжим юм биш үү гэж харах гэдэг. Тэнд сурч байхдаа гадаадас ирсэн оюутнууд ерөнхийдөө дандаа хятадын уран бүтээлээс угаасаа сурдаг. Малайзийн хуучир зориулсан бүтээлч юм уу яг тийм гэдэг юм би ерөөсөө сонсож байгаагүй. Гэтэл Монгол гэдэг улс ч өөрөө ингээд 40-од оноос бүр ингээд сургалтаа хөгжим мужид эхлүүлсэн. Тэгээ яг системтэй сургалтын цэвэрлэмаа гэдэг одоо багшийн маань багш тийм хүн тавьчихсан. Ерөөл магтаал, ардын дуу хуур гэх илүү ардын уран бүтээл талдаа дээрэс нь хуучир тоглодог хүмүүс маш их байсан. Бидний хамгийн сайн мэдхээр бол усан хуурч те төдөө балдан банзрагч гэдэг мөрд орч хөгжмийн зохиолч хүртэл ингээ хуучир тоглодог юм хүн байсан. Тэр өнөөдрийн үндэсний урлагийн театр буюу тухайн үеийнхаа анх удаа ийм үндэсний хөгжмөөр одоо нийлсэн тийм оркестр байгуулах санааг бол мөрд орчгоо гаргаад тэгээ тэр одоо явцтай Оросын баян зөвлөлт холбоот улсаас Смирнов гэдэг хөгжмийн мэргэжилтэд ирээд тэгээ тэр хөгжмийн мэргэжилтэд яасан гэхээр энэ хуучир гэдэг одоо хөгжим дөрвөн утастай байхаараа одоо найрал хөгжимд одоо хөглөөний хувьд ч тэр юм уу те ингээд заваан дуурах юм юутай байгаа учраас энэ дөрвөн утасны дээдлийн хоёрыг аваад доотлын хоёрыг үлдээчих гэд. Тэгээд тэрнээс хойш хоёр утастай болоод намайг анхаас хөгжим мужид орж байхад ийм дөрвөн чихтэй мөртлөө доотлын хоёрыг ашигладаг тийм хуучрнууд бас их байдаг гэсэн байхгүй. Хөгжимчин гэдэг мэргэжил өөрөө нарийн мэргэжилтэй айгүй олон жил сурдаг штеп. Одоо сонгодгийн хүүхдүүд чинь 6 настайгаас эхлээд ингээд насан турш шагаа мэргэжлийг сонгоо тий. Бид нар бол нэг 12 настайгаас сонгогдож байгаа. 10 жилээ төгсөөд дахиад бакалавра төгсөөд гэхээр ер нь нэг хамгийн багадаа 10 жил болж байгаа. Мэргэжлийн хөгжимчин ингээд бакалавра дүргээд тэрнээс цаашаа тэгээ магистр энэ гээд сураа явах юм бол сураад байдаг. Яг хүүхэд насаа дуусгаар нэг тийм ингээл гадаа тоглоол нэг юм найзуудтайгаа ингээл тийм үеэр нь айгүй хоорхон санагддаг. Ягаад гэвэл энэ өөрөө тийм гоё мөртлөө их тийм хүнийг дихтэй, тууштай тэгээд заримдаа хүсгүй байсан ч гэсэн хийхээс өөр аргагүй ч гэдэг юм уу тийм мэрэгжил. Тэгэл чөлөө цагаараа хөгжмөд автна. Тэгээ хажуугаар нөгөө яг ерхий эрдмэн ингээд давхар үздэг гэсэн болохоор ерхийд их завгүй хөхтэйсэн. Сэтгэлээ сэтгэлдтэй одоо сүнстэй тоглохын тулд олон жил сурах хэрэгтэй болт юм болов. Тэр чинь айгүй нарийн юм яригдэн шүү дээ. Нэг хурууны нэг хэдхэн миллиметр дээр л зүрүү яригдэн шүү дээ. Альва уран бүтээл хүний оюун тэрнээс гарсан зүйл ингээд ялангуяа хөгжмөөр бол яг эхлэх мөчөөс эхлээд сүнстэй ах хэвээр тоглож эхлэхдээ хүртэл ингээд амьсаагаа авч хэлдэг ч юм уу тий. Заримдаа зохиолтойгоо ингээд бүр хурд хугацаанд ажиллаад ирэхээр яг бүр ингээд нэг цул болоод зураачтай нэг уран зургийн галерей үзэж байгаа тэр зураач ингээд надаа ингээд зураг харснаа энэ ингээд амтагдчихж байгаа гэдэг тийгдсэн байхгүй юу. Тэгээд хараад би тэгт амтж чадахгүй л байсан л да. Гэтэ тэр амтагддаг мэдрэмжийг бол яалтч ингээд хөгжмнөөс бас ингээд авдаг. Би бол хувьдаа ингээд алдаагүй ямар ч өөгүй ингээд тэгсэн мөртлөө сүнсгүй тоглож байснаас баг зэргийн нэг юм алдаа гаргаад ч гэсэн одоо илүү тийм амьдруулах нь одоо илүү тийм үнцэнтэй санагддаг. Яагаад гэвэл урд сурч байхдаа бас тийм амьгүй тоглолтуудыг амар хүсэж байсан. Сонсоход ямар ч өө байхгүй бүх юм төгс тэгсэн мөртлөө би тэндээс ингээд юу ч мэдрээгүй ч гэдэм үү тий. Бас юм зохиолт нэг тийм том жижиг ялгаа байдгүй ч юм шиг тий. Жижигэн дуу хөтөлбөрийг ингээд амар нэлмэрүүлэл уяраадаг шүү дээ тий. Тэр талаараа бас баялаг ертөнцтэй байх хэрэгтэй юм шиг санагдав. Хүн ингээд дотроо угаасаа тэр хүн ямар байна тэр хүнээс тийм л уран бүтээл гаргах.
хөгжмийн сургуульд ороход ингээд бүх юм аягүй гоё байгаа шүү дээ. Энд тэнд гоё хөгжим дугаараад би ч өөрөө хуучраад чи ийм гоё хөгжим юм уу гэл тэгэл тэр сэтгэл ингээд аягүй ингээд өндөр эхэлж яснаа тэгэл дундуур нь зөндөөлөн болно шүү дээ. Ингээд шантраал доошоо ороод би нэрээ яг ингээд хуучирчин болох юм уу биш юм уу гэл тэрэндээ өчнөө эргэлзэн шүү дээ. Ингээд ятхан ч гоё дугаараад байсан юм биш үү? Ийшээ бараг орох байсан юм шүү гэл. Тэгээ явж явж хүн яг тэр нөгөө нэг юм энэ мөн байна гэдгийг олох гэж бас ингээд нилээ энэ жилиг бас туулдаг юм байлээ л дээ. Тэр энэ мөн юм байна гэдэг мэдрэмж нь бараг 6-7 жилийн дараа надад ирж байгаа байхгүй юу. Тэгэл шийдсэн. Ерөөсөө ядагч байсан яг хаа хөрхээр нь бол үзье гэл. Тэгж дурлуултал бас нэлээд боддог. Тэгэхээр яг анх сурч байгаа хүүхдүүд ч юм уу эсвэл хөгжмөр сурч байгаа хүүхдүүд дунд нь ингээд яг нөгөө тэр нэг юм интервал байгаа шүү дээ. Тэрний доошоо орсон байх үедээ ингээд бити шантарчаасаа гэж боддог байхгүй юу. 50-60 анхныг ангид ороод 11-д төгсөхдөө өшөө тэрнээс нэг 20-д болоо л тий. Тэгснээ курстэй дахиад 10-д болоо. Тэгээ яг ингээд мэрэгчлэр ажиллаж байгаа нь дахиад тэрнээсээ ингээд шигшигдээд нэг 5-6 ч юм уу айгу цөөхүүлээ л байгаа. Тэгэхээр ерөөхдөө ингээд нилээ юм одоо ундаа босоотой гэх юм уу. Тэгээ шийдсэн байсан болохоор тэгээд төгсөөд бол яг тэр одоо төвдөн тий тэр хөгжлийнхний хүнд нь очиж сурах гэдэг хүсэл эрмэлзэл байсан. Тэрийг хадгалаад очсон. Тэгээд очиод угаасаа хятадууд бол айгүй эрт босдог хүмүүс. Ерөөхдөө тийм яг юм ганцаараа тийм үедээ илүү нөгөө тэр хугацааг өөртөө ингээд нэг юм шинийг мэддэг, шинийг сурах яг тийм жоохон үлэн зам байсан байхгүй юу? 60 хоног ч илүү 5 цагаас босч үзлээ, гүйж үзлээ. Тэгээ манай мэрэгчлийн багш хэлдэг байсан аахгүй чи ингээ өглөө босонгуудаа давтдаг бол чи ер нь хөгжимчин болох гэж байна л гэж ойлгох гэв. Өглөөний 1 цаг чин өдрийн 2 цагтаа тэнцдэг гэх нэг тийм үг байдаг шүү дээ ялчгүй. Тэрийг бол бас урд байхдаа нэлээд ашигласан. Ядас хардаа нэг ном уншихад ингээд хүн бас айгүй өөр тийм хөгжмөд чинь зөвхөн ингээ хөгжим биш байсан байх те би шал өөр юмны тухай ярьж байгаа номыг уншаад тэндээс ингээд хөгжмөндөө хэрэгтэй юм айгүй авдаг байсан юм байна гэдэг тэрээс бүр илүү мэдсэн баг. Тэгээ одоо бол илүү уран зохиолын талдаа уншдаг. Тэгээд заримдаа зарим хөгжмийн бүтээл яг тэр номын тухай хэлсэн юм шиг ингээ хоорондоо ингээ коннекшнтэй тийм үүсгээд ирэхээрээ тэр хөгжмийг өшөө илүү дахиад гоё амьдруулахад надад бүр амар хэрэг болдог. Би нэг зохиол дээр амар уйлжсэн. Тэр нь аавас олсон. Бүх юм ингээл амар холбогдоод лсэн. Тэгээд уг нэг ганцаараа өрөөндөө давтчихсэн чинь нэг ийцэн чи өөр ингээл мэлврэл асгараал сууж исэн. Одоо хөгжимчин хүн жишээ нь ингээд нэг бүтээлийг ямар он цаг хугацаанд тоглож байгаасаа бас тэр бүтээлийн мэдрэмж ингээд аюу өөр өрөөдөг. Одоо нөгөө шарын аяз гэдэг бүтээл санаанд орж ийн л та. Яг тэр бүтээл ингээд надад эхлээд тэр бүтээлийг тоглоход ээж ямар бодогддог гэсэн аахгүй юу? Ээж ингээл өглөө босоод цайгаа чанаал гэл тэгээл нөгөө над руу ингээд дасгардаг тэр их ингээд дуусшгүй хайрна ингээд тэр хөгжим дээр яг ингээд урсаал тэгэл ээж аяг боддог гэсэн. Тэгээд аавыг өнгөрсөй дараа бол бодогддог болсон. Би тэр нь бол гэр бүлээр ингээд ховдын чандамны айл байсан. Тэгэл нутагтаа жил болгоо очиж чадахгүй ингээл хаяа нэг очдог. Тэндээ сайхан байж байгаа л тэгээд гарахад ингээд аав ер нь нэг хэр баг юмд уйлдгүй. Тэгсэн мөртлөө ингээл яг нутгаасаа гарахтаа яг ингээл бүр уйлал тэгэл явдаг. Тэгэл яг тэр хөгжмийг тэгээд дараа нь тоглосон чи яг тэр дүр зураг нь ингээл бодогдоол тий. Тэр талаараа бас ер нь хөгжмийн бүтээл аюу тийм баялаг. One Beat хөтөлбөр надаас өмнө манай Монголоос 2 артист явжсэн. Би тэгээ 3 дахь артист нь болоод тэгээд One Beat гэдэг урлагаар хангах хөтөлбөр гэх юм уу тийм ийм хөтөлбөр нь ер нь жилдээ нэг 5,000 орчим одоо аппликейшн өргөдлөд очдог. Тэгээ тэндээсээ яг ингээд нөгөө шалгаруулж агаад шилдэг артистуудыг шалгаруулад 25 артист яг тэр одоо Америкийн Флорида мужид бид нар уран бүтээл хийжсэн. Тэр бол намайг бас илүү тийм олон тийм хөгжмийн тест мэдрэхэд ингээд амар их юм түлхэж авсан тийм хөтөлбөр байсан. Хоорондоо ингээд танилцаад тэр чинь нөгөө янз янзын орны хүмүүс байгаа болохоор тэр орны бүх одоо соёл бүх тэр юутаар ингээд танилцаад дараа нь хамтарч одоо уран бүтээл хийгээд дараагийн 14 ондогт нь Флоридагийн хотуудаар нь ингээд аялан тоглолт хийгээд тэгээ тэр хөтөлбөр дуусаад бид нар бас ингээд бүр яг нэг гэр бүл шиг нэг тийм цул ингээд бүр амар сайн найзууд болоод дуусч ийсэн. Энд хөгжим тоглож байгаа тэрэн дээр нь ингээд хоршоод яг өөрийнхөө ингээд аялахыг шинээр зохиогоод ч гэдэм үү те тухайн мөчтөө яг
тухайн артистууд ингээ яг өөрийнхөө жинхнээсээ амьдраад тэгээ яг тийм орчинд ингээ хэсэг байсан чинь зарим үед би айгүй хүлээстэй байсан юм байна гэдэг тийм бодол орж ирсэн. Тэнд бол ингээд тэр хүмүүсийн алдаанд хүртэл ингээд уран бүтээл. Тэгээ тэрний дараа бид нар чинь нөгөө Born Retro гэдэг төсөл рүү орсон. Одоо Born Retro чинь бид нар нөгөө rework гэж явдаг. Яг нөгөө хуучны бүтээл дээр өөртөө шинэ хөгжмийг ингээд зохиох хэрэгтэй. Тэгээ тэр бас нэлээ ингээд түлхэц басан гэж боддог шин. Ингээд нийгэм дээр одоо юу гэдэг тийм өндөр цалин авдаг уу? Гэхдээ ингээд яг гаргасан хөдөлмөр нь ингээд айгүй олон жилийн тууштай, сахилга баттай, гоё үедээ гоё, хэцүү үедээ хэцүү тийм байгаад байдаг. Тэгээд нэг юм Facebook дээр нэг хэрүүл болохгүй юу? Манай хүчинчээсээ бид нар тест айгүй баг цалин авч ийн нэ тэрэмэрэг гэл. Шүүгчд тэдэн жил сураад тийм цалинтай хахад манай хүчинчэд 10 хэдэн жил сураад ийм цалинтай ингээд нэг юм харьцуулсан. Жохон нэг бодлын жохон өрөөсгөл нэг тийм пост байхгүй юу. Тэгээ би яах вэ нөгөө хөгжимчин болохоор тэр ингээд шиирэлцэн. Манай найзын ээж нь тэгээд над руу ингээд би чамд айгүй гомдлоо. Чи ингээд гоё зүйлийг хүмүүстэй хуваалцж яадаг. Чи ингээд айгүй гоё орчинд байдаг, гоё хөгжим сонсдог. Цалинчин магадгүй дутуу яж магадгүй гэхдээ хөгжим чамд ингээд айгүй гоё амьдралыг өгсөн. А миний амьдрал бол ингээд насаараа хараал ирүүлдэг. Тэгээ хүмүүсийн хараалыг гэдэл би заримдаа зүрх хөвгдүүд нойргүй тэгээ тийм олон шүрнийг үтсэн. Тэгээ бүр ингээд тийм их төлөөсийнхаа хариуд ингээд би тэгж байгаа. Чи бол тэгээгүй гэдгсэн чи би нэрээ тиймтэй гэд ингээд амар ингээд шууд зүрх рүү орж ирсэн байхгүй. Яг бол миний багын мөрөөдөл зүгээр хөгжим тоглоод ингээд мөнгө олдог бол ямар гоё вэ те. Тэгээд тэр утгаараа би өөрийгөө тэгэлэг нэг юм гоё ертөнцид байгаагаа дахиад илүү баталсан. Би яг дотроо яг юу гэж бодсон бэ гэхээр хүн ямар нэгэн зүйлийг үнэхээр тултал хийж чадах юм бол хос онохгүй л гэж бодсон. Миний сэтгэл дүүрэн байгаа. Миний сүнс тэрнээсээ тэжээгдэж байгаа. Би тэрнээсээ ингээд хангалттай одоо аз жаргал юу гэдэг. Мөнгнөөс бусд авч болох маш олон зүйлийг тэндээс авч байгаа болохоор тэрэндээ л ингээд дүүрэл одоо күүшах гэд миний продюсер байгаа. Айдурыг горцсон одоо хүмүүсхэн байгаалагч ерхий продюсер. Тэгэл бит хоёр ингээд суугаал зүгээр нөхө боцгож сууж байгаа л нэм итгэд л ялцчихгүй ингээд дараа нь юу хөөх хөөе яриа суудсан байдаг. Тэгээ бодохоор айгүй тийм баялаг гоё ертөнцид гоё амьдраад байгаа юм байна л гэж бодог. Тэр нь тийм хүмүүст бас харагдаад өгд юм шиг лээ. Одоо хөгжимчин хүмүүст ингээд тайзны айц гэдэг нэг тийм маш том асуудал байдаг. Тэнгүүд тэр тайзны айцыг ингээд одоо онлоор ч юм уу тийм зүйлээр ингээд даван туулах ямар ч боломжгүй. Тэр яг цэвэр практик. 14 онд анх одоо Folk Mix Classic гэдэг яг бүрэн хэмжээний тийм тайлан тоглолтыг Улсын филармонд хийгээд тэрийг бас тэр үед Күүш ахманд продюсерлжсэн. За тэгээд тэрний дараа дотоод хөрөг, romantic strings, тал нутгийн багтаа гэж бас театр дээр хийж исэн. Тэгээд тоглолт болгон бас аягүй өөр мэдрэмж үлдээдэг. Бэлтгэл муу бол тэгэл хамгийн муухай мэдрэмж шүү дээ. Мэдээж бэлтгэлээ сайн базааж ээж тэгээ өөртөө итгэх итгэлээ олж ээж тухайн зохиолоос өөрөө гоё сайхан бүх юмыг мэдэрчээж тэрийг ингээ хүмүүстэй хуваалцах гэдэг шүү дээ. Түүнээсээ ч зүгээр л нэг хар дээр цагаан дээр хараа бичсэн нотыг ингээ зүгээр уншихыг бол компьютер хийчин. Дотоод хөрөг тоглолт хүмүүстээс аягүй үлдчихсэн. Яагаад гэхэлэр Шанхайд яг ингээд сурч байхдаа яг ингээд амар тогломоор байсан байхгүй гэсэн чинь надад нэг тэнд ингээд тоглох боломж юусоо олдохгүй сонсох боломж амар их байгаад байдаг хүмүүсээс суралцах боломж амар их байгаад байдаг. Тэгээд тэр шин бүтээлүүд ингээд гоё сайхан ингээд байгаад байдаг. Тэрийгээ ингээд амар хөргөнөрөөсөн. Зүгээрээ алдсан ч зүгээр би гол эндээсээ ингээд сурхамаа сураад яг ямар хуу байгаагаа би ингээд мэдээд авчий гэж ирээд нэг сар орчим төгөлдөр ууштай айгуу тийм вакуум орчинд ажилласан. Тэгээд нилээ нэг амьсгаатай болж байгаад тэр тоглолтыг хийжсэн. Тэгээд тэр тоглолтын цомог бас ингээд лайв цомгоор бас байдаг. Тэгээд тэр тоглолтын дээр бол хөөх би ингээд ийм гоё мэрэгжил сонгож штэ ямар гоё юм бэ гэх тэр аз жаргалыг бүр ингээд амар мэдэрчээсэн. Нэг очсон байгаа цэг дээрээсээ ингээд хийхээ болчоор тэр нь ингээд тэндээ хадгалагдана гэж аахгүй. Одоо жишээ нь юу гэдэг математикч бол ингээд толгоонд нь хідэн том юм байж байдаг те. Тэгээ заримдаа би бүр одоо хүртэл хөгжимчин болоог юм шиг санагддаг штэ. Яг л ингээд тэрийг ингээд хадгалахын тулд би өдөр болгон хийхээсээр аргагүй. Хийхээ болчих юм бол за нэг сар боллоо гэхэд би тэр яг буцаад байсан хэмжээнд очих гэж 2 сар болох ч юм уу тийм болохоор яалтчгүй л тэгээд сахилга готл байгаа юм л да. Тэгээд заримдаа холдохыг гарна гар. Тэгээд холдож байгаад буцаад тагаад ингээд хөгжмөд автахаар амар санцсан. Яг юм хүн шиг уралдаанд ороод гэхгүй. 3 дугаараар аваад тэгээд нэг хөөх мөнгөтэй болоод тэгээд мөнгөөрөө хөдөлмөрийн баатар хөгжим урлаач байгуулж байгаахаараа ингээд захиалаад хэлээжсэн. Тэгээд энэ учиртаа айгүй хайртай. Сүүл 14 оноос хойш барьж байгаа юм хөгжим байна. Thank you.
хөгжим сонсно гэдэг нэг талын ингээд зүгээр юм хийж байхдаа хийж болох ажил шиг санагддаг шүү дээ. Ингээд бид нар машиндаа сонсдог, уцаа орлож байхдаа сонсдог ч юм уу те. Гэтэл яг мэрэгжлийн юм уу тийм илүү нөгөө юм чанартай хөгжмүүд гэж бас ингээд байж шүү дээ. Зүгээр чихний хараар ингээд сонсож болдгоо. Тэнд магадгүй ингээд бүхэлдээ ингээд рамманы хэлэх гээд байгаа санааг хэлэх гээд ч тийм үү те. Тийм том даацтай бүтээлүүдтэй. Тэрийг бол ингээ яалчгүй ухаан зарж тэр тухайн мөчтөө байж ээж тэр нэг одоо 10-20 минутын хөгжмөөс ингээд нэг жоох юм авч үлдэх гээд байгаа байхгүй юу. Гэтэл тэрийг ингээд зүгээр хөгжим сонсох гэж ирчээд ингээд өөр юм хийгээд ахаар тэр хөгжим үнэхээр ингээд хажуугаар нь л өнгөрнө. Тэгэхэд тэр уран бүтээлийг одоо хөгжимчин хүн гаргах гэж магадгүй таны ингээд нөгөө анзаараагүй өнгөрөөсөн 10 секунд дээр тэр хөгжимчин 10 сар ажилладаг байхгүй. Тэр хүмүүс бас нөгөө юм хөгжим ойлгохгүй юм чинь гэдэг нэг тийм бас ийм майндсет сэтгүү байх гэдэг юм шиг санагдав. Би мэрэгжлийн хөгжмийг сонсдгүй гэл те. Яг тэр тоглолтын уур амьсгалд бол бас нэг тийм сонсч мэддэг те. Яг ямар хөгжим сонсох гэж байгаагаа ингээ ойлгоцсон тийм хүмүүс ирэхээр яг тэр дундаас ингээд айгүй амьд холбоос үүсээд тэгээ би ингээд яг хөгжмөндөө ороод тоглож байгаа л нэг үзэгч рүүгээ хараад тэр нүд надад амар хэм хэлдэг байхгүй ингээд яг энэ мөн байна гэ те. Магадгүй тэр 100 хүн дотроос нэг хүн нэг тийм харцаар ингээд над руу харсан байхад би бол тэгэл тэндээсээ давхар ингээд хөглөгтэй очиж. За шинэ уран бүтээл бид нар нөгөө Born Retro төслөө яг ингээд өргөжлүүлэл явж байгаа. Биелэн одоо хүмүүсийн сонсож болохоор нь Born Retro Volume 1, Volume 2 гээд Volume 1 нь chill hop music талтай. Тэгээд Volume 2 нь jazz хөгжим талтай. Тэгээ энэ нь яг ямар утга учиртай юм гэхээр бидний одоо аав ээжийн өвөө эмээгийн сонсдог байсан тэр даацтай гоё доонуудыг залуучуудтай илүү орчин үеийн шинжлэх байдлаар тэгээ дуртай артистуудаар нь дамжуулаад rework маягаар ингэж хүргэх тийм бүтээлүүд байгаа. За тэрний одоо 3 дахь volume нь jazz одоо цомог гарч байгаа. Тэгээ 4 дахь цомгийнхоо 5 дооны эхний 2 доо битгэд ерөөхдөө гаргацсан байгаа. Тэгээ 4 дахь volume 4 нь болохоор дандаа нөгөө эмгтэй хөгжмийн зохиолчдын бүтээлүүдийг одоо rework хийж байгаараа онцлог болж байгаа. Тэрний бид нар ч нөгөө нэг дууг ингээд дууч нарын ч юм мэдээд байдаг те. Тэгээ заримдаа ингээд өөнийг энэ хүн зохиосон юм уу гэд тэр болгон сайн мэддэггүй шүү дээ те. Цөөхөн эдний эмгтэй хөгжмийн зохиолчдод байгаа. Тэгээ тэр одоо манай төслийн бас нэг гоё юм нь зохиолчтой алдаршуулах тэр хүмүүсийн одоо давхар нөгөө нийтлэлүүд тэр хүмүүсийн амьдралын тухай ч юм уу уран бүтээлийн тухай нийтлэлүүд нь ингээ яг давхар уран бүтээлтэйгээ гараа явж байгаа. Тэгээ болзоо эхний уран бүтээл болзоо гарсан дараагийн бүтээл нь хүч дэлхийн амгалан байг гэд саяхан бас гарсан байгаа. Тэгээ өнөөдөр намайг тоож орж оролцуулсанд маш их баярлалаа. Тэгээ та нараа амар бахархдаг шүү. Тэгээ дандаа гоё эмэгтэйчүүд мөртлөө яг зөрөгтэй үедээ бүх юмыг зөрөгтэй шударгаар хэлж чаддаг. Тэгээ тэр чинь бас эмэгтэй хүнээс заримдаа гарахааргүй зөрөг штэ. Тэгээд та нарынхаа бүх контентыг үзэх маш их дуртай. Тэгээд маш их бахархдаг бас ямар их маш их гэлч.